За Улаанбаатар метро төслийн хувьд бол 24 оны 7 сарын 5-нд төслийн зөвлөгтэйгөө гэрээ байгуулснаас хойш төслийн маань ажил эхлээд за ингээд үргэлжлээ явж байна. За төслийн маань техник эдийн засгийн үндэслэл болон концепт дизайн бол энэ оны 3 дугаар сард дууссан. Хөрөнгө оруулалтын хилцээрүүд болон байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээний суурь судалгаанууд маань одоо хийгдээд дуусч байна. За энэ бэлтгэл ажлууд дуусч байгаагийн хүрээнд за 12 сартаа багтаагаад бид төслийн сүүлчийн шатны буюу EPC-ийн нэмэх нь F нөхцөлтэйгээр төслийн бүтээн байгуулалтынхаа одоо 2 дугаар шатны тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад ерөнхийдөө дуусч байна. Метроны маань тендерт бол эхний шатанд оролцсон 27 одоо аж ахуйн нэгж 6 улсаас одоо ирүүлсэн аж ахуйн нэгжүүд маань оролцсон. За гэхдээ энэ одоо 27 нэгжүүдтэй мэдээж манай дотоодын бүх одоо аж ахуйн нэгж байгууллагууд хамтарч ажиллах бүрэн бололцоотой. За тендерийн тодорхой шаардлагуудад мэдээж дотоод аж ахуйн нэгжийг дэмжих заалтууд орсон байгаа. За метро төслийн бүтээн байгуулалтыг үндэслээд цаашдаа өртөө бүр дээр энэ transit oriented development буюу хувийн ишлүүд маань өөртөө санаачлаад метроны өртөөний орчимд бас худалдааны болон бусад одоо боломжуудыг хөгжүүлэх бүрэн бололцоо үүсэж байгаа. За энэ концепцүүдэд бас бид танилцууллаа. Тэгэхээр 15 өртөөн дээр манаас манай дотоодын хувийн одоо аж ахуйн нэгжүүд маань оролцоод нэмж одоо энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой байгаа гэдгийг танилцуулж бас холбогдох одоо танилцуулга хийлээ.